За асуулт хариулт үзэж байгаа дээрээ нэг мөсөн хариултын ялгалаа үзье. Миний чиний тэрний энэний гэхэд болохоор и буюу жоохон эгээр дуудагдаад гэдэг энэ нөхцөлийг хэрэгэлдэг. Жишээлбэл миний гэхэд болохоор чоо гэж би гэсэн үг шүү дээ. Тэнгүүд чоо и гэж болчихно. Энэ нь товчлогдоод ч болчихдог. Чи гэхээр но, чиний гэхээр но и энэ бас товчлогдоод ни болчихдог. Нөгөө нэг нэ анио гэдгийг нэтайгаа жоохон адилхан ч гэсэн жоохон игээр дуудагдаад ни гэж уншдаг. Зүгээр найзтайгаа ярьж байгаа тохиолдол болохоор наа гин шүү дээ. Би тэнгүүд наа и гэж болно. Гэхдээ энэ нь бас товчлогдоод нэ болчихдог. За харин бидний ингэж ярих гэж бодъё л доо. Тийм бол бид гэдэг нь үрий гэдэг үг ба энэ хатлаас үрий гэж залгаж болно. Үрий гэнгүүт бидний гэсэн үг болно. Гэхдээ бидний гэхэд заавал ийг ерөнхийдөө залгадаггүй. Зүгээр л үрийг ярьчиход үрий ингэнгүүт бидний гэсэн үг болчдөг. Манай багш хэлдэг юм бол үрий QSNAME гэж ч болно. Гэхдээ зүгээр үрий QSNAME гэж ярьж болдог. Харин та нарын гэх юм бол но хи чиний гэхэд но и байна да. Энэ шиг мөртлөө жоох андуурж болно. Но хи гэдэг хэдэ олчороо та нарын олчдаг. Но хи танаа багш гэдэг юм бол но и QSNAME гэж ярьдаг байхгүй. За тэгээд бас хэрэг хүндэтгэж ярих юм бол 여러분 гэж та бүхэн гэсэн үг шүү дээ. 너희 гэдгийн хүндэтгэлээр нь болохоор 여러분 тэгээд та бүхний гэх юм бол 여러분의 гэж ингэж ярьдаг. За тэгээ асуулт хариултаа дахиад оруулъя л да. Тодруулж асууна гэж бодъё л доо. Энэ хиний ном юм бэ гэд. Тийм бол 이것은 хин гэдгийг нүгүү гэдэг шүү дээ. Хин нүгүү. Тэгээд хиний ном бэ гэхийг нүгүү гэж болдог. Хиний гэхэд нүгүү гэж болдог. Гэхдээ заавал залгахгүй ерөнхийдөө зүгээр л нүгүү нэг үрий гэдэг шиг үрий гэхэд заавал залгахгүй зүгээр үрий гэхэд болдог гэсэн шүү дээ. Тэрэн шиг зүгээр нүгүү чек гэд ярьж болдог. Нүгүү чек имника гэхээр энэ хиний ном юм бэ гэж асуулт болчихно гэсэн үг. Заавал энд залгах шаардлагагүй. Гэхдээ залгасан ч болно. За тэнгууд нь 그것은 миний гингүүд че тийм үү. Миний найзын номоо гэж хэлээ л да. Тийм бол че 친구 책입니다. ингээд хариулчихна гэсэн үг. За